이 말씀을 읽겠습니다. Библийн ишлэл уншицгаая. Египтээс гарсан нь 12 дугаар бүлэг 1-р ишлэлээс уншъя. Египтээс гарсан нь 12 дугаар бүлгийн 1-р ишлэлээс уншъя. Олсон бол уншъя. Эзэн Египтийн нутагт Мосе Аарон нэртийн сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн бүх чуулганд ийм хүхэл. Энэ сарын 10-нд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөө нэг хургийг ав. Бүл бүрийн төлөө нэг хургийг ав. Хэрв хург авахд ам бол дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон өөрсдөө хамтран хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургийг аваад хүн бүрийн идэх хэмжээгээр хургийг хуваа. Та нарын хург нь өөс эвгүй нэг настай эр хург байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын 14 хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг ядал. Тэд бас туснаас нь авч тэрхүү хургийг идэх айлын хаалганы баруун зүүн хатвчинд ба тодхон туснаас нь ялах ёстой. Тэд галт шарсан махыг нь эсгээгүй талах ба гашуун ногоотой хамт тэр шөндөө идэх ёстой. Түүний аль ч хэсгийг түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанад идэж болохгүй. Харин түүнийгээ толгой гуйг гиз дотортой нь хамт галдан чаран ид. Та нар түүний аль ч хэсгийг өглөө бололт үлдээж болохгүй. Өглөө бололт үлдсэнийг нь галдан чатаа. Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэл чөлдөө шагаагаа углаад гартаа таяга бариад яаравчлан ид. Энэ бол эзний дээгүр өнгөрөх баяр юм. Би тэр шөнө Египт орон даяар явж Египтийн нутагт дах уугнуудыг хүн мал гэж ялгалгүй бүгдийг зохиж Египтийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол эзэн. Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Египт газрыг захих үед цусыг хараад та нарын дээгүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гомшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж та нар үүнийг эзний баяр болгон үе уламжлан түүнийг улирал үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэл. За энэ хүртэл уншлаа. За бидний итгэдэг бурхан үнэхээр төгс хүчит бурхан. Түүний хийж чадахгүй зүйл гэж нэгч байхгүй учраас хэрвээ та бүхний дунд хинч байсан хамаагүй эзэнтэй уулзаж, эзэнтэй нэг сэтгэлтэй болох юм бол за та бүхэн эзэнтэй нэг болох тийм гайхалтай ерөөлийг авах боломжтой болно. Харин бид нэр Бурхны үгийг уншиж үнэхээр сайхан байна гэж хэлж байгаа мөртлөө Бурхны үг миний сэтгэл хоёр өөр байх үед тэр үед гардаг асуудлаас болоод бид нэр итгэлийн амьдралаар сайн амьдрч чаддаггүй. За би та бүхний өмнө энэ гэрчлэлийг олон удаа хийж байсан. Би багаасаа сүмд явдаг байсан. Харин сүмд явдаг байсан болохоос яг үнэхээр чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг хүн бол биш байсан. Тийм болохоор хулгай хийдэг байсан, нүгэл үйлддэг байсан, худлаа их ярьдаг байсан. Би ингэж амьдардаг байсан. Үргэлж би хулгай хийж болохгүй гэж боддог байсан боловч гэдэс үйлсдэг байсан учраас бас найзтайгаа хамт хийж байгаа болохоор илүү зоригтой болж бус түүний талбайд нууцаар ороод аль нь тасдаж идээд янз бүрийн жимс идээд ингэж хулгай хийдэг байсан. Харин нэгэн өдөр би яг юу бодсон бэ гэвэл би 1962 онд миний хийж байгаа ажил үнэхээр бүх зүйл маань сайн болж өгөхгүй байсан. Урд нь би сайн амьдрах гэж маш их хичээж байсан боловч ажилд сайн болохгүй бол за энэ болохгүй байгаа мэгд өөр ажил хийгээд байнга ингэж амьдрдаг байсан. Харин би яг тэр өдөр юу бодсон бэ гэвэл би өдний хүртэл хийсэн ажлыг харах юм бол нэг ч юм бүтээгүй, бүх юм бүтэлгүйдсэн байгааг харсан. Яг л тэр үед болох юм шиг харагдсан боловч хэвээрээ л би өөрийн аргаараа хийгээд байвал болохгүй байна гэснийг тодорхой олж харсан болохоор үнэхээр би өөртөө итгэж байгаа сэтгэл маань нурж эхэлсэн. Би эзний өмнө үнэхэрийг талархаж байгаа зүйл маань юу вэ гэвэл Бурхан намайг эзний ажлыг хийлгэхийн тулд миний амьдралыг ингэж удирдсан байгааг тодорхой олж харсан. За бид нар итгэлийн амьдралаар амьдрах үед өөр юм асуудал болж байгаа биш ээ.
За миний бодож байгаа бодол, эзний бодож байгаа бодол маань өөр байгаа учраас эзний өгсөн үг нь үнэн боловч миний бодож байгаа бодолтой үнэхээр эрс өөр байгаа учраас эзний үгийг сэтгэлдээ хүлээж авч чадахгүйгээр хэвээрээ л өөрийн бодлыг барьж байгаа нь хамгийн том асуудал байдаг. За энэ газарт сууж байгаа хинч байсан хамаагүй. За хэрвээ та нар юу ч бодсон хамаагүй, та нарын дотор ямар бодол байсан ч хамаагүйгээр зөвхөн эзний үгийг хүлээж авч сонссон үед би харахад миний бодол зүй юм шиг санагдсан ч гэсэн өөрийн бодлыг хайж эзний үгийг хүлээж авч чадах юм бол тэр өдрөөс эхэлж та бүхэн бол энэ газарт сууж байгаа та нарын байдал ямар ч байсан хамаагүй тодорхой Бурхантай та нар нэг болж чадна. Бурханы сүнс та нарын дотор орж тэр өдрөөс эхэлж Бурхан өөрөө ажиллаа хийж эхлэх болно. Бидний биеийг хөдлөгдөг зүйл бол бидний сэтгэл байгаа. Бидний сэтгэл дотор садар самуун сэтгэл төрх юм бол бид нэр завхаархаа сур аргагүй. Шуналтай сэтгэл төрх юм бол хулгай хийхээ сур аргагүй. Худал бодол төрх юм бол худлаа ярихаа сур аргагүй. Энэ нь мэдээж зүйл тийм ээ. Харин бид нар Бурхантай уулзснаас хойш Бурханы үг бол бидний бодолтой өөр, бидний сэтгэл бол Бурханы сэтгэлтэй өөр байдаг. За тийм болохоор Бурхан харахад бол би харахад бол юм бол хар өнгө байна тийм ээ. Харин Бурханы үгэнд бол энийг цагаан өнгө байна гэж ярьсан. Энийг Бурхан өөрөө цагаан байна гэж ярих юм бол энэ одоо яаж цагаан байд юм бэ? Хар өнгө л байна штэ. Үнэхээр утгагүй юм яриад ах юм аа гэд бид нар бол ингэж өөрийн бодлыг барьж ярих үе байдаг. Харин эзэн надаас илүү мэдлэггүй миний доор байгаа дүү тэгж хэлэх юм бол тэгж бодож олно. Харин эзэн Бурхан тийм ээ. Тэгж хэлэх юм бол миний дээр харахад хичнээн хар байсан ч гэсэн эзэн Бурхан цагаан байна гэх юм бол энэ бол цагаан гэсэн үг нь үнэн байна. Та нар амаараа л тийм ээ амин энэ цагаан байна гэд амаараа л ингэж хэлэх бол боломжтой. Харин та нарын зүрх сэтгэл дотроос үнэхээр чин сэтгэлээсээ би харахад бол хар байна. Гэвч Бурхан цагаан гэсэн болохоор энэ цагаан байна гэж хэлэх болно шүү дээ тийм ээ. Харин өөрийн бодлыг барьж үгүй энэ хар байна гэж ярьдаг хүн бол Бурханы бодлыг, Бурханы үгийг хүлээж авахгүйгээр өөрийн бодлыг барьж амьдрдаг хүн байна. Харин өөрөө харахад хар байгаа ч гэсэн эзний үг цагаан байна гэвэл тийм энэ цагаан байна гэж хэлж чадвал энэ бол Бурханд итгэдэг хүн байна. Ард Бурханы 10 хууль гэж яриад байдаг. Хүмүүс бол 10 хуулийг би сахиж чадна шүү дээ. Бурханаас өөр Бурханд битгий идэг гэл энэ 10 хуулийг бол сахих гэж оролддог. Мэдээж 100% сахиж чадахгүйсэн ч гэсэн чадхаараа сахидаг. 100% сахиж чаддаг хүн бол энэ дэлхийд байхгүй. Харин та нар өөрсдөө харахад яг Бурханы өмнө гараад харах үед Библи биднэрт хэлж байгаа үг нь бүгд үнэн байдаг. Есүс Галилийн Канаанд найранд очсон үед ус үзмийн дарсмын дутсан. Тэгэд Есүс савнд усаар дүүргэсэн тийм ээ. Тэр дүүргэсэн усыг аваад өгөө гэсэн. Бид нар өөрсдийн нүдээр харахад бол энэ бол ус тийм ээ, дарс биш. Бидний мэдлэгээр бол тийм. Энэ бол ус вэ штэ гэд. Энийг сая хажуу айлаас авчирсан штэ. Мэдээж энэ амттай ус, тийм ээ энэ ус. Бид нар л ингэж боддог. Харин хэрвээ Бурхан өөрөө энэ дарс байна гэж хэлэх юм бол Бурхан аваа. Би өөрөө харахад бол энэ ус байна. Би өөрөө энэ усыг авчирсан. Гэвч Бурхан та энийг ус үзмийн дарс гэж байгаа юм чинь энэ гарцаагүй ус үзмийн дарс мөн байна. Энэ зөвхөн амаараа биш, үгээрээ биш, чин сэтгэлээсээ итгэсэн үед тэр өдрөөс эхэлж бид нэр Бурхантай нэг сэтгэлтэй болж сэтгэлээ хуваалцах чадах хүн болж чадна гэсэн үг.
Харин одоо бол итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс маш олон хүмүүс өөрийн бодлыг түрүүнд итгэдэг. Библийг уншиж байгаа мөртлөө энэ үнэхээр гоё үг байна. За энэ өстө сонирхолтой үг байна штэ гэл. Мэдээж Бурхны үгийг хэн ч гэсэн хүлээж авч чадна. Би өөрөө харахад бол энэ ус байна тийм ээ. Гэвч эзэн харахад бол энэ дарс байна. Эндээс за би ингээ буруу хардаг хүн болохоор би нэг ус гэж харж байна. Гэвч эзэн өөрөө дарс гэж байгаа болохоор энэ дарс мөн байна гэд. Энэ нь жинхэнэ итгэлийн амьдрал байна. Бурхан бол энэ дэлхийд байгаа бүх хүмүүсийн дунд өөрөө тодорхой цагаан гэж харж байгаа боловч Бурхан хар байна гэх юм бол тэрийг хар гэж итгэх ёстой. Өөрөө яг баттай. Яг мэдж байгаа боловч Бурхан үгүй энэ буруу байна гэвэл тэр үг нь шууд итгэдэг хүн бол Бурханы үгэнд итгэдэг хүн. Эзний үгийг шууд тэгж хүлээж авч чаддаг хүн бол эзний ивэлийг авч эзэнтэй хамт байж чадах хүн юм аа. Би энэ гэрчлэлийг маш олон удаа хийж байсан л та. Миний амьдралд байнга ийм байдаг бол биш. Харин үнэхээр Бурханд итгэж байсан үе байгаа. Би ч гэсэн ингээд сайн итгэж чадахгүй байсан мөч гэсэн байгаа. Тэр үед Бурханд итгээрэй гэж хэлэхэд жоохон эвгүй байсан. Харин Бурханд итгэсэн үед үнэхээр гайхалтай байсан. Бурхан ажлаа хийж байгаа харахад үнэхээр гайхалтай байсан. Миний гидс өвддөг байсан. Тэг гидс өвдөө цэцэг алдаад гидс зангираад 3 сарын дотор би бүр 7 кг жин хассан. Тэгээд миний сэтгэл дотроос яана энэ 100 би ийм эрүүл мэндээр өстөө энэ бүх ажлыг хийж чадах юм болоо гэд тэгж бодсон. Би ингээд тэгж их турсан үед хүмүүс бүр биеийн жингээ хаснаа гэл дэглэн барьж өсөн. Тэрийг юус ойлгохгүй байна. Ямар ч мөнгө өрөхгүйгээр ганц гидс зангирах өвчин тусах юм бол турна штий. Костюм ч гэсэн том доол. Тэгэл би тэр үед эзний өмнө залбирсан. Эзэн минь ээ би энэ 100 үнэхээр их хийх ажил их байна. Та би энэ биеэр л эзэж хийж чадахгүй та миний бие гэдгийж өгөөрэй гэд. Тэгсээд эзэн надад Марк 11-р бүлгийн 24-р ишлэл. 11-р бүлгийн 24-р ишлэл. Та нар юуны төлөө залбирч гуйж जैन түүнийгээ авсан гэдэгтээ итгэхтэн гэсэн. Үнэхээр амархан байна тийм ээ. Би залбирх юм бол ёсоор болох юм байна штэ гэд би энэ үнд итгэсэн. Харин нэг асуудал гарсан нь юу вэ гэвэл би кимчид үнэхээр их дуртай. Бас кофед үнэхээр их дуртай. Харин гидс зангирсан бодлохоор кимчи идэж чадахгүй, кофе ч гэсэн ууж чадахгүйсэн. Харин би эдгэрсэн гэсэн итгэх юм бол кофе ч гэсэн уугаад кимчи ч гэсэн идэх ёстой. Харин би кимчи идэхгүй, кофе уухгүй байвал би эдгэрсэн гэдэгт итгэхгүй байгаа хүн болно. Тэг би яана энэ Бурханы үгэнд итгэх яасан хэцүү юм бэ? Ийм гидсээр одоо кофе, кимчи идэх юм бол яана гэд маш олон удаа бодож үзсэн. Харин асуудал нь юу вэ гэвэл ингэж хэлж байгаа үг нь хэний үг вэ? Эзний үг үстэй. Үнэхээр жинхэнэ үг тийм ээ. Тийм болохоор энэ үгэнд итгэх юм бол гарцаагүй бүтхээс ор аргагүй Библи тэгж хэлж байгаа болохоор тэгээ би тэр өдөр эзэн минь залбирсан. Тийм ээ эзэн минь би танд итгэж байна. Миний гидс бүгд эдгэрсэн гэд. Тэгээ би өглөө хоол идэх үед кимчи идээд, тэнжан идээд бүгдээ идсэн. Тэгээ миний эхнэр тэрийг хараад гайхаа та яаж байгаа юм бэ гэсэн. Битгий санаа зовоорой би эдгэрсэн гэд. Миний эхнэр юунд имзэгвэ гэвэл итгэлгүй байна гэсэн үгийг сонсоос жоохон имзэглэдэг. Өөр юм хэлэхээс айгаад нөхөр өхнөө байна уу хамаагүй тэр үгийг сонсоос айдаг болохоор маш их болгоомжилдог. Тэгээ би халбаа тавиад гид зөвдөөд шууд 0 ороо цацаг алдсан. Тэгээ би бодсон. Ингэж цацаг алдаад ахад чи эдгэрсэн үнэн үү? Эдгэрсэн байхад яагаад цацаг алдаж байгаа гэж чи эдгэрээгүй штэ. Чиний гид чи өвдөөд штэ. Чи эдгэрээгүй штэ гэд. Үгүй би эдгэрсэн гэж итгэсэн штэ. Хар яад эдгэрэхгүй юм бол Бурхны үг буруу штэ. Тэч тунгаан бодож үтсэн үед Есүс Яирогийн гэрт очиж Яирогийн охин маань үхсэн байсан. Харин Есүс бол тэр охиныг унтаж байна гэсэн. Гарцаагүй бид нар харахад бол
өгсөн байсан боловч Есүс бол унтаж байна гэсэн. Тэр нь хамгийн том хүч байсан. Би өөрөө харахад бол миний гидс өвдөж байна. Гэвч эзний үдээр харахад бол би идгэрсэн байна. Тийм ээ, би идгэрсэн шүү. Идгэрсэн байвал миний гидс өвдөх ёсгүй шүү дээ. Цацаг алдахгүй байж л би өөрийгөө идгэрсэн гэж яриа шүү дээ. Харин би цацаг алдаад байна шүү дээ гэд. Сэтгэл дотроо сатан бурхан хоёр ингээд тулалдаж байсан. Одоо би цацгаа алдаж байна. Гидс өвдөж байгаа нь үнэн. Харин хэрвээ бурхан идгэрсэн гэвэл би идгэрсэн үнэн байна. Тийм болохоор өвдсөн ч идгэрсэн. Энэ дэлхийгээс бол үнэхээр утгагүй үг. Гэвч биднэрт бол утгатай үг. Яагаад вэ гэвэл эзэн өөрөө идгэрсэн гэсэн болохоор. Яг энийг би яг туулсан үед үнэхээр амархан болсон зүйл нь юу вэ гэвэл би ямар ч нүгэлгүй үед өөрийгөө зөвтгөл ямар ч асуудал уу тийм ээ. Харин би маш их нүгэл үйлдээд маш их нүгэлтэй хүн. Харин эзэн намайг зөвтгөн гэсэн. Би өөрийгөө нүгэлтэй гэж хэлж байгаа боловч эзэн намайг зөвтгсөн. Би өөрийгөө харахад нүгэлтэй хүн боловч эзэн намайг харахад намайг нүгэл үйлдэсний мдээгүй учраас зөвтгсөн үү? Тэрийг мэдсэн боловч эзэн өөрөө загалмайн дээр цовлогдсон учраас бид нар зөвтгөн болсон. Бид нар өөрийн нүдээр өөрийгөө харах юм бол гин нүгэлтэй хүн. Тийм ээ? Өөрийгөө харах юм бол гин нүгэлтэй хүн юм өстэй. Өөртөө итгэж байгаа хүн бол өөрийгөө гин нүгэлтэй хүн гэж ярина. Өөрийгөө харахад гин нүгэлтэй оловч эзний үгэнд итгэж өөрийгөө харах юм бол өөрийн бодлоос ч илүү Бурхны үгэнд итгэх юм бол тийм ээ би зөвтгөн байна гэж хэлж чадна. Энэ нь Библиэд байгаа хууль юм аа. Энэ хууль маань бидний амьдралд яг орж ирсэн үед Бурхан бидний дотор ажиллаа хийж чадна. Тэгээ би тэр өдрийн өглөө хоолоо идэх үед энэ үгийг уншаад маш их тунгаан бодож үзсэн. Тэг хамгийн сүүлийн шийдвэр нь юу байсан бэ гэвэл Библиэд ингэж бичигдсэн юм чинь би идгэрсэн байна. Би идгэрсэ. Би ингэж итгэсэн. Тэгээ би тэр өдөр тийм ээ идгэрсэн гэдэгт би итгэсэн. Харин би цацаг алдсан. Идэхийг хүссэн бүх зүйлээ идээд цацаг алдсан. Тэгсэн ч гэсэн би идгэрсэн гэ дараач өдөр дахиад кимчи твинжан идсэн. Харин 2 хоногийн дараа би цэвэрхэн идгэрсэн. Эрүүл болсон. Тэгээд нөхөрлийн цуглааны үед би номлолт харах үед энэ тухай гэрчлэл хийсэн. Энэ гэрчлэлийг бараг 700-800 гаруй итгэгчнэр сонссон байсан. Тэр үед нэг 200 гаруй итгэгчнэр миний өвчнөөс идгэрсэн гэрчлэлийг сонсоод үнэхээр их гайхаж байсан. Харин өвдсөн ч эдгэрсэ гэсэн энэ гэрчлэлийг би ном болгож хэвлэж гаргасан байгаа. Ким Дэйн сайн мэдээ түгээгч маань аяйгууны дотн Хоёнсүү гэд нэг найз байсан. Тэр Хоёнсүү пастор маань тэр итгэж байсан л та. Тэгээ Ким Дэйн итгэжтэй уулзаа сайн мэдээ сонсоод аврал авсан. Хоёнсүү итгэж маань цагаан бүү маань устж үгүй болоод бараг үхэж байсан хүн байгаа. Тэгээ Ким Дэйн сайн мэдээ түгээгч Хоёнсүү пастор тэр номыг өгсөн. Юу ч болсон эзэнд залбирч гуйвал ёсоор эдгэрсэн гэдэгт ёсоор итгэхтэн гэсэн. Тэгэд хүү яасан амарх юм бэ? Би Бурхны өмнө энэ цусны хор тавтрыг эдгэж өгөөрэй гэж залбирх юм бол юм биш үү гэд. Тэгээд залбирсан үед эдгэрсэн. Тэгээд эдгэрсэн гэсэн үгэнд итгээд нэг таяга бариад аав ээжийн тариалангийн талбай руу явсан. Тэгээд аав ээж маань тариалангийн талбайгаа эрхэлж байсан. Тэг ногоо тарьж байсан үед хүү маань тариалангийн талбайд ирсэн болохоор миний хүү юу болсон бэ гэсэн би эдгэрсэ гэд. Би ажил хийхээр ирсэн гэсэн. Тэрээд аав ээж бүр гайхаад бүр зөв алхаж чадахгүй ингэж чичирч байгаа юм байж эдгэрсэн гэд би ажил хиймээр байна гэж ирсэн. Тэгэд хөөе энэ сүнс зүгээрээ би ажиллаа хит дуусгасан гэртээ харьяа гэд. Тэг гэртээ хараад хүүгээ хэвтүүлээд тэг хажуу талын өрөөнд ээж аав маань бүр үнэхээр их үйлсэн гэсэн. Яана хүн үхэхээс өмнө бүр сэтгэл нь өөрчлөгдөөд нэг л өөр болчдөг гэсэн. Миний хүү одоо үхэх төгч байгаа юм болоо яасан болоо гэд. Тэгж үйлсэн. Харин тэр өдрөөс эхэлж Хоёнсүү пастрын өвчин маань эдгэрч эхэлсэн. Цэвэрхэн эдгэрсэн. Тэгээд
өвчнөөс эдгэрээд сайн мэдээ Библийн сургуульд орж ирээд Африкт сайн мэдээ түгээгчээр яваад тэгэд яваад ирчээд Солонгост пастраар ажилласан. Харин хоёрсуу пастор нэг өдөр над руу ирсэн. Пастраа надад нэг асуудал гарлаа. Ямар асуудал вэ? Би 25 дахь туссан байна. Бүр амар сандарсан царайгаар хурж ирсэн. Тэгээ би инээсэн. Инсүү. Бид нэр бол ингээд чөлөөтэй ярьдаг. Инсүү гэж шууд нэрээр нь ирчдэг. Би одоо пастра гэж бол яриасаа боловч би инсүү гэж ярьсан. Чи урд нь цусны хор тавдар туссан тийм ээ? Тийм ээ туссан. Тэ идгэрсэн үү? Идгэрсэн. Яаж идгэрсэн? Итгэлээр идгэрсэн. Хөөе чи тэр цусны хор тавдраас идгэрсэн чинь чи одоо хор тавдраас идгэрэн штэ чи итгэлээр идгэрх юм бол болно. Өө тийм ээ штэ гэ тэр өдөр тэр өвчнөөс идгэрсэн. Хор тавдраас цэвэрхэн идгэрсэн. Хоёр дахь удаагаар хор тавдар туссан. Хор тавдар тусаа над дээр ирээд пастраа 3 жилийн өмнө би хор тавдар туссан. Харин би энэ удаа эмнэлэгт яваад онцлогоогоо өгсөн үед 3 жилийн өмнө туссан байсан өвчин маань хിവэрэ байсан гэж байна гэж ярьсан. Инсүү тэр өвчин маань хിവэрэ байна гэдэг бол үхснийг хэлж байна. Одоо тэр өвчин маань идэвхтэй амьд байх юм бол юу ч одоо хүртэл ирүүл байж чадах вэ? 3 жилийн өмнө байсан өвчин маань хിവэрэ байсан гэвэл үнэхээр утгагүй чи идгэрсэн гэд. Өө тийм ээ штэ гэд тэр үгэнд итгэсвэ дарахнаа идгэрсэн. Тэд хоёрсуу пастор бол манай чуулганаас хор тавдраас идгэрдэг мэргэжлийн лектор пастор болсон. Тэгээд энэ тухай жоохон бид нэр хамтдаа бодож үзье. Энэ итгэгч маань цусны хор тавдраас идгэрсэн. Итгэлээр идгэрсэн тийм ээ? Өвдсөн ч идгэрсэн гэсэн үгэнд итгэсэн. Тийм ээ би энэ өвчин байгаа гэвч эзэн идгэрсэн гэж байна. Эзэн залбирх юм бол болно гэж байна гэд эзэн залбирсан үед идгэрсэн. Тэгээд дараачин юм аа ярэ. Тэгээд цусны хор тавдраас идгэрсэн үед дахиад өөр хор тавдар туссан үед ямар бодол төрсөн бэ? Өө өмнө хор тавдраас идгэрсэн юм чинь эдгэрээд одоо идгэрсэн штэ. Энэ удаа ч гэсэн би идгэрсэн гэсэнд итгэж байна гэд. Би урд нь цусны хор тавдар тусаад тэр идгэрсэн. Харин одоо идгэрхгүй юм шиг байна. Би аврал авсны дараа алдаа хийсэн, буруу юм хийсэн гэл ийм юм бодож байсан. Тэгээ би энэсүүд хөөе чи урд нь хор тавдраас туссан биз яаж идгэрсэн? Итгэлээр идгэрсэн. Тийм ээ чи энэ удаа ч гэсэн итгэлээр идгэрээрээ. Тийм ээ штэ. За тэгье гэсэн. Тэгээд идгэрсэн. Нэрнгээсээ бүгд идгэрсэн. Үнэхээр гайхалтай. 3 дахь удаагаар хор тавдар туссан. Тэр өвчнөөс ч гэсэн итгэлээр бүгд идгэрсэн. Дахиад хор тавдар туссан үед би хор тавдар туссан бол урд нь итгэсэн тэр итгэлээр дахиж итгэвэл болох боловч тэр итгэгч маань миний өвчин илүү хүндэрч байна гэж хэлж байсан. Тэгээ би урд нь Улсан руу явах гэж байжгаад Пуханд очоод пастортай уулзсан. Тэгсээд пастраа би идгэрсэн шүү гэдэг харин за гэл явсан. Харин ойрд ерөөсө хөдөлж чадахгүй, хооллож идэж чадахгүй нэ гэсэн. Хор тавдрын эс маань бүр томроод бүр юм идэх юм бол шууд бөөлжөөд байна гэж хэлж байсан. Тэг кантата тоглолтыг Чинжүү хотоос хийж дуусгаад Чангун хот руу явсан үед өглөө эрт босоод би шууд өглөөний хоолыг идэнгүүт Улсан руу явж хоёрсуу пастортай уулзаад зөвлөгөө өгсөн. За хоёрсуу пастраа чи залбираад итгэхээрээ итг. Итгэхээрээ гэж би ярьж өгсөн. Харин өвчин маань хിവэрэ байна л гэж ярьж байсан. Хിവэрэ байна гэдэг нь өөрийн нүдээр харсан зүйл тийм ээ. Гэвч Бурхны үгэнд юу гэж бичсэн бэ? Энэ нь хамгийн чухал. Бурхны үгэнд юу гэж бичсэн бэ? Өчигдөр би тэр үйлээ
Чонёнжун доктор руу яриад энийг одоо яавал дэрвэ гэж ярилцсан. Тэгэд айгүй том хор тавдрын эс байна гэсэн. Тэрнээс болж хоол идэж чадахгүй байна гэл. Тэгэхээр би том эмнэлэг рүү яваарай гэсэн. Сөүлтэйгээ самсаа эмнэлэгт хөвтсөн. Өчтөр эмнэлэгт хөвтсөн гэж ярьж байсан. Өнөө өглөө би цуглаанаа дуусгах юм бол андуун кантата тоглолт болох учраас өглөө эрт самсаа эмнэлэг рүү би очсон. Очсон үед эмнэлгээс бол хараахан ямар ч шимтгэлгийг хийж эхлээгүйсэн. Харин тэр пастор хоолоо идэж байсан. Оо пастраа, эмнэлгийн хоол ийм амттай байсан гэдгийг одоо л мэдэж байна гэхингээ хоолоо үнэхээр амтархан идэж байсан. Ёо ёстой нэрээ. Чи яас инээдтэй хүн бэ? Өмнө очсон үед би бараг үхлээ шүү пастраа гэж яриадсэн бижиж. Пастра та өмнө надад залбирч өгсөн мэт тэрнээс хойш би ёстой идэгэрсэн байна гэд би тэр үеэс хосоод үнэхээр их баярлсан. Тэ би за хоолоо их идэрэй гэж яриад за эмнэлэгт нойлчсан их яваарай гэл би сайн засч сайн амраарай гэсэн. За нэг хэд хоног сайн амарчаад эмнэлгээс гараарай гэж би хэлж өгсөн байгаа. Ким Чун хаан итгэгч хор тавдар тусаад бараг 3 хоног л амьдарч чадна гэж ярьсан. Тэгээ би Мөгпү Гванжуу руу явж исэн үед их нэртэйгийн хавьд би тэр хүний хэвтэж байсан эмнэлэг рүү явсан. Тэгээ тэр өдрийн өглөө миний эхнэр бол эхнэрийн үүргийг маш сайн гүйцэтгэх нэг зүйл байгаа. Явъя гэх юм бол шууд явцдаг. Хараахан ганцхан энийг л сурсан юм шиг байна. Би за явъя гэж хэлсэн үед хэдэн минут ингээл удаал ийм юмд айгу дуургүй. Би ингээд явъя гэх юм бол би л шууд хийжсэн юм ойрхоол явцдаг. Би бол байн бэлэн байдаг. Мэдээж би унтахтаа шууд ботинктэй бол унтдаггүй л ингэж шууд бэлэн байдаг гэж байгаа бол биш. Харин миний сэтгэл дотор бол явъя гэх юм бол шууд явах бэлтгэлтэй байдаг. Тэгээ би эхнэрт та хамгийн их аж аргалтай баймаар байвал миний сэтгэлдээ нэг байх ёстой шүү гэж би хэлж өгсөн. Тэр нь өөр үгээр хэлэхэд юу вэ гэвэл бид нар итгэлийн амьдралаар сайн амьдрмаар байвал Есүстэй нэг сэтгэлээр амьдрах ёстой. За та бүхний дунд Есүстэй өөр сэтгэл, Есүсээс өөр сэтгэлийг хүлээж авах үе байдаг. Нэг эмэгтэй хүнтэй гэрлээд ингэж эхнэр нөхөр болсон ч гэсэн эмэгтэй өөр эрэгтэй рүү миний өрөөнд орж ирж хамт унтъя гэж ярьдаг эмэгтэй байхгүй үстэ. Тийм эмэгтэй бол маш муу эмэгтэй тийм ээ. Үүнтэй адилхан миний сэтгэл дотор Есүсийг хүлээж авсан боловч Есүсээс өөр сэтгэлийг хүлээж авах нь үнэхээр болохгүй зүйл. Бас илүү сонирхолтой зүйл нь юу вэ гэвэл Бурхан бид хоёрын хооронд ингэж маш тодорхой байх юм бол өөр зүйлийг хүлээж авч чадахгүй, өөр сэтгэлийг хүлээж авахгүй байж чадна. Ингэж тодорхой шийдэхгүйгээр амьдрах юм бол маш их гаднаас олон зүйлийг авч тодорхой бос амьдрдаг хүмүүс ч гэсэн их байдаг. За хар таймаг татдаг хүн, мөрөдөд тоглоом тоглодог хүн, тоглоомонд онцсон хүүхдүүд байдаг тийм ээ. Ийм хүүхдүүдийн хамгийн их боддог зүйл нь юу вэ гэвэл за би тэднэрт хамгийн түрүүнд юу ярьдаг вэ гэвэл чиний сэтгэл дотроос төрж байгаа. За би хар тамхиг татахгүй. Би энийг хэрэглэхгүй гэд ингэж өтгөө бодоорой. Чи тэгж бодлоо гэд хийхгүй байна гэж байхгүй үсттэй. Чи хиймээр байна гэж бодсон ч гэсэн хийдэг л үсттэй. Чи өөрийгөө сайн харж үзээрэй. Чамд 2 сэтгэл байгаа. Маш амархан би чамд хэлчихье. За чамд 2 найз байгаа гэж бодъё. Нэг найз бол чамайг хэцүү үе тусалж өгөөд, зөвлөгөө өгөөд, хамт ярилцаж өгөөд муу юм хийдэл битгий нэг хийгээрээ гэл. Тэгвэл чи за би хийхэ болио гэд. Ингэж ярьдаг нэг найз байгаа гэж бодъё. Надад ч гэсэн тийм найз байсан. Өгсөж чи инké болтоо гэл тэгж хэлдэг нэг найз байдаг байсан. Харин эсэргээр тийм найзын хажууд эсэргээр
Хөөе чи яа дахиад хотлоо ирсэн юм бэ? За битээ тэгэлдээ гэл. За нэг тийм найз байгаа гэж ярьсан тийм ээ. За нөгөөх нь хөөе за тоглоол нэг унтъя л та. Нэг гар хуучт юм лөө. Уйдаад дэжтэй нэг хүзэрдэх юм уу гэл. Нэг мөрөдө тоглох яах ч хүчтэй гэл. Хамт нэг тоглоё гэл ийм замаар удирдаг найз байдаг. Найзуудын дунд ч гэсэн жоохон ч гэсэн бодож амьдрах юм бол энэ найз намайг муу зам руу чирж штэ гэх тэрийг мэдрэх болдог. Энэ найз намайг үнэхээр сайн замаар удирдах байгаа юм байна. Энэ найз үнэхээр сайн найз юм а гэд. Намайг ингэж сайн тал руу удирддаг тэр найзыг ойрхон байлгаж муу найзыг хол байлгуул болно. За чухал зүйл нь юу вэ гэвэл бидний сэтгэл дотор маш олон бодол төрдөг. Баян болмоор бай, мөнгө олмоор бай гэсэн тийм бодол маш их төрдөг. Би өчигдөр сүүл эмнэлэг рүү явсан. Манай сумын нэг итгэгчээ нөхөр маань осолд ороод одоо ухаан нь эргэж ирээгүй 1-7 хоног болж байгаа. Яг энэ өнөөдөр өнгөрсөн бүтэн сая өдрийн үүрээр осолд орсон байсан. Тэгээ тэр айлын тэр одоо итгэгчин хүүмээ над руу ирсэн. Тэр хүүмээ надад юу гэсэн бэ гэвэл эмнэлгээс бол манай аав 2 хөлөө тайрах ёстой гэж хэлж байна. Пастора та нэг эмнэлэгт хүрээд ирээч гэсэн. Тэгээ би очсон. Би ханаа төрсэн байсан болохоор бараг идэгрэж байсан. Харин тэр би сүүл эмнэлэг рүү явсан үед коридороор маш их сайлхилж байсан. Тэгээ миний ханаад дахиад жоохон хүндэрсэн. Тэгэд арай гайгүй болж исэн үед тэгэл эмнэлэг рүү яваад буцаж явж исэн үед Иммануэль яснад руу залгсан. Пастора та сүүл эмнэлэгт ирсэн гэсэн мэт дээ. Яг тэрний хажууд манай офис байгаа штэ гэд манай офис руу нэг ирээрээ гэж хэлж байсан. Тэр нь бүр подуулт байдаг. Тэгээ машин тавих зогсоол авахгүй тэг би машинаас буугаад хүйтэн салхитай газарт ингэж би явсан. Тэгэд би ингэ ханиалгсан. Тэгэд ямар ч байсан зөвлөгөө өгсөн үед үнэхээр сайхан байсан. Харин тэр эмч маань тэр итгэгчийн хөллийг таслая гэж хэлж байсан. Харин тэр гэр бүл маань шийдвэрээ гаргаж чадахгүйсэн болохоор пастор шийдвэр гаргаж өгсөн дээр байна гэж хэлж байсан. Тэгээд намайг дуудсан болохоор би тийж очсон. 5 дахь өдөр хонсон үед ерөөсөө ухаан нь орж ирэхгүй байсан. Тэгээ би тэр итгэгчээ би пасторыг над руу хараарай гэсэн. Тэр үед ямар ч ухаангүй байсан. Эмчнэр бол 2 хөлийг нь таслах ёстой гэж хэлж байсан боловч миний сэтгэл дотор бол тэр 2 хөлийг таслах нь ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл байсан. Тэгээ би эмнэлээс гарсан үед нөгөө итгэгч маань уйлангаа хэлж байсан. Өөрийн нөхөр маань аврал аваад сүмд явах үед бол үнэхээр үнэн чанарлаар амьдэрсэн. Сүмдээ сайн явдаг байсан гэсэн. Сүмийн ажил хийх үед үнэхээр их хажааралтай байдаг байсан гэж хэлж байсан. Харин хадам аав маань нас бараад биднэрт эд хөрөнгийг өөлж өгсөн. Тэгээд тэр мөнгөнд миний нөхөр маань автаад бизнес эрхлэнэ гэж ярихангаа тэр өдрөөс хойш сүмдээ ирэхэ болоод бүр ертөнцийн хүн болсон гэж хэлж байсан. Тэгээд тэрийг ярьж байсан хүн маань бүр үнэхээр их гунигтай хэлж байсан. Тэгээд нөгөө итгэгч маань нэмэгтэй итгэгч маань нөхөрт ухаан гоголохоор юу ч ойлгохгүй штеп. Нүдэн ансан байгаа ч гэсэн бурхны минь гимш гэд ухаан орж ирээгүй нөхөр тэгж хэлсэн гэсэн. Үнэхээр тэр итгэгч маань сэтгэлээсээ үнэхээр их сэтгэл маань өвдөж байсан болохоор нөхөртөө тэгж хэлсэн. За бид нэр Бурхны өмнө залбирах үед бид нэр өөрсдөө харахад бол боломжтой зүйл байвал залбирдаг. Хамгийн залбирахад амархан зүйл нь юу вэ? Өнөөдөр нэг өдрийг зөвшөөрсөнд баярлалаа. Амттай хоол өгсөнд баярлалаа гэл амен гэд. Амттай хоол өгсөн үнэн, амттай эрүүл хоол өгсөн үнэн, амьдрах газар өгсөн үнэн. Тийм болохоор энэ зүйлийн өмнө бид нар баярлалаа гэж залбирдаг. За надад ач охин байгаа. Арьсны харшил байдаг. Тэгэд хон хюжон итгэгчийн одоо гаргасан эмийг уусан ч гэсэн ерөөсөө идэхгүй байсан. Тэгээ миний ач охин байна. Ач охины ээж миний бэр
Махан даяагүй их дуртай. Уул манай гэрийнхэн бол ногоон даяагүй дуртай л та. За ногоон дуртай гэж хэллээгээ намайг оцсон газар болох ногоо өгч болохгүй шүү. Ногоон ч гэсэн дуртай, махан ч гэсэн дуртай шүү. За. Миний ач охин бол хоол идэх юм бол хамгийн түрүүнд мах иддэг. Тэгэд би ач охинд махабаа гэдээрээ мах идэх юм бол харшилч нь илүү хүндрэн штэ гэд тэгсэд миний ач охин за тэгье гэсэн. Харин миний ач охин маань маханд маш их дуртай болохоор яах ч аргагүй мах идээл байсан. Тэгэд нэг өдөр би ач охиныг урд суулгаад Даниэл 1-р бүлгийг дэлгэсэн. Даниэл ногоо иддэг байсан. Хааны хоол ундыг идэхгүйсэн ч гэсэн ногоо идэхэд арьс маань үнэхээр сайн байсан гэж хэлж байсан. Зүс царай маань үнэхээр сайн байсан гэсэн. Миний ач охин энэ үгийг уншснаас хойш хөөе дан ногоо идсэн ч гэсэн гоё арьстай болж чадах юм биш үү гэсэн тийм итгэл орж ирсэн. Тэр өдрөөс хойш ерөөсөө миний ач охин мах идэхэ болсон. Тэр өдрөөс хойш бүрээ шигээ солонгос ардын эмчилгээний эмнэлгээс гаргасан тэр имийг уусан үед тэр им маань одоо үнэхээр үр бүтээлтэйсэн. Тэгээ тэр имийг уугаад миний ач охин маань үнэхээр цэвэрхэн арьстай болсон. Тэгээ миний ач охинтой заримдаа би видео кол хийдэг. Тэгээ би ач охинд Сонён чи үнэхээр хөөрхөн болсон байх шүү. Царай арьс чи үнэхээр гоё болсон байна гэд тэгсэд миний ач охин үнэхээр их аж аргалтай царай гаргаж байсан. Тэгээ би хүүтгийг утсаар ирсэн үед ааваа тийм ээ миний охин үнэхээр цэвэрхэн арьс болсон. Ааваа та миний охинд Даниэл 1-р бүлгийн тухай зөвлөгөө өгсөн мэсэн те миний охин одоо бүр мах идэхэ болсон шүү гэд. Ингэж Библийн ишлэлээр ярьсан үед шууд ингэж итгэж байсан. Нэрнгээсээ цэвэрхэн болж байсан. Яг үндэ арьсны харшлын им уугаад идгэрсэн гэхэд бол жоохон боломжгүй. Мэдээч им уугаад идгэрсэн үнэн л дээ. Тэгсэн ч гэсэн мах идсэн ч гэсэн за мах идээд тэр имийг уувал тэр им бол маш сайн тийм ээ. Харин идээгүйсэн ч гэсэн идэгэл илүү сайн тийм ээ. За ямар ч гэсэн та нар өөрсдөө мэдээд л энэ имийг авч ууна уу, авч уухгүй нь өөрсдөө л ч дээрээ би энэ имлийг дампууруулах бодлол байхгүй шүү. За ямар ч гэсэн миний ач охины сэтгэл дотор тодорхой болж исэн. Энэ мах маань миний арьсны харшлыг илүү хөндрүүлж исэн биз дээ. Тэгэд өглөө би мах идээд босх юм бол бүр би ард захтнаад унтаж чадахгүй байсан. Тэгэд би өөрөө ч гэсэн ач охины харсан үед бүр би захтнаад оройжингоо шинжэнгөө арьсаа майжаад унтаж чадахгүй байгаа харахад үнэхээр хэцүү байсан. Харин миний ач охин маань би уулна. Битгий мах идээрэй гэсэн ч гэсэн мах идээл байдаг гэсэн. Харин би Даниэл 1-р бүлгийг дэлгэж өгснөөс хойш миний ач охин маань тэр өдрөөс хойш мах идэхэ болсон. Манай ач охины айлд махны 8-аачин очих юм бол махаа зарч чадахгүй бах, орлоггүй болох бах. За ямар ч байсан миний ач охин бол мах идэх юм бол арьс захтана гэдэг мэдчихсэн боловч сэтгэл дотор ямар ч үг байхгүйсэн болохоор өөрөө ч мэдэхгүй махаа идээд л байдаг байсан. Харин нэгэн өдөр тэр арьсны харшлаас болоод би Даниэл 1-р бүлгийг зааж өгсөн. Даниэлийн 3 найз маань эзний ширээнд байгаа дарс хоол идэхгүйгээр ногоо идэж 10 өдрийн турш туршиж үтсэн. Тэгсэн үед хааны амттан шимээс үрдсэн бүх залуусаас илүүгээр тэдний зүс царай маань өнгөлөг байсан гэсэн байгаа. Урд нь 900 жил, 700 жил ингэж амьдардаг байсан. Харин Ноагийн үерийн үеэс хойш тэр өдрөөс хойш хүмүүс мах идэж эхэлсэн. Үер болохоос өмнө бол хүмүүс мах иддэггүй байсан. Мах иддэггүй байсан үед бол хүмүүсийн дундаж насалт маань 700 800 байдаг байсан. Харин мах идснээс хойш хүмүүсийн дундад насалт маань ингэж багассан байгаа. Харин одоо ангаах ухаамаа сайжирсан болохоор нэмэгдэж байгаа ч гэсэн. За ямар ч байсан миний ач охины сэтгэл дотор мах идэх юм бол арьсны харшил илүү хүндэрнэ гэдэг мэдж байгаа. Тэгэд миний ач охин идэхгүй гэж бодсон ч гэсэн яг сэтгэл дотор яг тодорхой хязгаар тавиаг байсан.
Тийм болохоор өөрөө ч мэдхгүйгээр идэж байсан. Тэгээ идэх юм бол дахиад арьсан загтнаал. Харин нэгэн өдөр би Даниэл 1-р бүлгийг дэлгэж нэгээр дэлгэрэнгүү тайлбарлаж өгсөн. Энэ хаан Даниэлийн мэргүү хааныг хараад, шилдэг мэргүү хааныг хараад хааны дарс үнэхээр амттай хоол ундыг тавьсан ч гэсэн Даниэл бол хаан ширээнд байгаа хоолыг идэхгүйгээр дарсаа уухгүйгээр зөвхөн ногоо идмээрсэн болохоор тэнд ажилдаг харгалзагчдад ингэж хэлсэн. Би ногоо идмээр байна гэд. Хэрвээ би ногоо идээд миний бие муу болох юм бол за би яг 10 өдрийн турш ногоо идээ. Та нар үзээрэй. Та нар л маха идээд байгаарэ. Би бол даг ногоо идье. Тэгээ бидний өнгө зүс царай маань илүү сайн байх юм бол биднэрт байн ногоо өгөөд л байгаарэ. Харин тийм бишээвэл бид нар мах идья гэсэн. Харин 10 хоногийн дараа харсан үед хааны амттан шимээс сүрдсэн бүх залуусаас тэд илүү таарган цатгалан царай зүс маань илүү өнгөлөг байсан гэсэн. Тэгсэн үед нөгөө хаан маань өө тийм үтгэл та нар ногоогоо идэрэй гэд ногоогоо өгсөөр л байсан. Тэгээд тэр тухай би аж ахуйн тодорхой хэлж өгсөн. Өдний хүртэл миний аж ахуйн бол онлоороо мэдэж байсан боловч би яг зүрхсэл дотор итгүүлж яг ухааруулж өгсөн. Би мах идэхгүйсэн ч гэсэн би эрүүл байж чадах юм байна штэ. Дан ногоо идэж болох юм байна штэ. Тийм сэтгэл орж ирсэн. Тэгээ одоо хүртэл бүр нэг ч удаа одоо мах идэхгүй байгаа. Би яг андаар нь хамт амьдрааг болохоор сайн мэдэхгүй юм л та. Харин би тийч сонссон. Тэгээ миний аж ахуйн маань өөрчлөгдөж эхэлсэн. Миний хүүхдүүд бол пастрийн гэрт өсөж амьдарсан болохоор пастрийн гэрт өссөн ч гэсэн миний хүү ингэж хэлж байсан. Аава би энэ удаа хүүхдүүдийг сургуульд явуулахгүйгээр 1-7 хоногийн турш Крисмас кантата тоглолтыг дагуулж явсан. Би хүүхдүүдэд аав маань яаж сайн мэдэд тарааж байгаа, яаж ажиллаж байгаа харуулмаар байсан гэсэн. Тийм болохоор би хүүдэд за сайн байна гэсэн. Үнэхээр тэр хүүхдүүд бүх талаас шилдэг байсан. За ингэж ярих юм бол та нар өөр хүүхдүүдээ гайхуулж байгаа ингэж ярьж магадгүй. За миний ач хүү маань энэ удаа сургуулиас шилдэг сурагчаар шалгасан гэдэг нэг зураг явуулж ирсэн. За бидний сэтгэл дотор ингэж тодорхой болох юм бол жоох ингэ буруу замаар явах боломжтой хүмүүс нь ямар хүмүүс вэ гэвэл Библийг дэлгэрэнгүй мэдэх гэж оролддоггүй. Банк тодорхой бус. Нэг л 100% сүмд идэвхтэй явдаг итгэгч биш. Зүгээр л нэг хаяа нэг явдаг итгэгч. Ийм итгэгчээр байя гэж боддог хүмүүс байдаг. Гэвч ийм хүмүүс бол итгэлийн амьдралаар амьдрч чаддаггүй. Би өдний хүртэл итгэлийн амьдралаар амьдрахдаа маш олон хүмүүс аврал авсан. Харин сатан бол тасралтгүйгээр бид нарыг унгааж, бурхнаас салах гэж оролддог. Миний үнэхээр харамсдаг зүйл нь юу вэ гэвэл Сөүл хотод бурханд итгэхэд аврал авсан хүмүүс маш их байгаа. Гэвч сатан бол маш олон зайлаар пастор маш их мөнгө луурдсан, энэ бол ийм гэл маш олон аргаар сатан бол бидний итгэлийг суйрлж байна. Харин ингэж гим нүглээс уучлагдсан сүм маань хэвээрээ хадгалагдаж чадаж байгаа зүйл нь юу вэ гэвэл итгэгч нарын сэтгэл дотор яг эзний өмнө тодорхой сэтгэлтэй байвал тодорхой энэ итгэлийг хадгалж авч чадна. Гэвч эзний өмнө тодорхой баттай итгэл байхгүй юм бол эзэн бидний дотор ажиллаа хийж чадахгүй. Тодорхой итгэхгүй үед хойр дотор туссан гэж бодъё. Үнэхээр бурханд итгэж байгаа хүн бол би өвчин туссан ч гэсэн бурхан намайг эдгэж өгөх юм байна. Бурхан эдгэж өгнө гэсэн итгэлтэй болж чадна. Харин эзний өмнө тодорхой итгэлгүй хүн бол би хор дотор тусчлаа шүү дээ. Эдгэрүүл хичнээн сайхан юм бэ гэл. Эзэнд итгэл эдгэрнэ гэд. Энэ гэж хэлдэг хүн байгаа. Бас нөгөөх нь эдгэрэл яасан сайхан юм бэ гэж хэлдэг хүн байгаа. Би эдгэрнэ гэд. Эзэн өдний хүртэл надад тусалсан. Эзэн миний дотор ажиллаа хийнэ гэд.
ийм сэтгэл бидний дотор орж ирсэн үед тэр үеэс эхэлж Бурхан тодорхой ажлаа хийж эхэлнэ. Сонёны сэтгэл дотор дан ногоо идсэн ч гэсэн эрүүл байж чадна гэсэн тийм тодорхой итгэлтэй болсон. Мах арьсны харшилт муу гэдгийг мэдсэн. Тэр өдрөөс эхэлж миний ач охины бие маань өөрчлөгдсөн. Урд нь дан мах иддэг байсан охин маань одоо ногоо идэх юм бол бие нэдгэрч байгаа болохоор ямар ч асуудалгүйгээр махаа идэхгүйгээр ногоо иддэг болсон. Мэдээж мах идэхгүй байх итгэл хоёр бол өөр л дөө. Харин яг энтэй адилхан бид нар сэтгэлээ яг тодорхой болохгүйгээр маханбийн бодлыг баг зэрэг хүлээж авч өөрийн бодлыг хольж амьдрах юм бол бид нар итгэлийн амьдралаар тодорхой амьдрч чадахгүй. Бид нар харахад буруу байвал энэ буруу байна гэл. Бурхан хэлэхэд энэ зөв байвал энэ үнэн. Тийм ээ? Ингэж өөрийн бодлыг итгэж гаргаж байгаа шийдвэрээс болж Бурхан бидний дотор ажиллаа хийж чадахгүй байгаа. Тийм болохоор өөрийн бодлыг итгэхгүй байх ёстой. Баах ч гэсэн хүлээж авахгүй байх ёстой. Би өдний хүртэл Есүсийн дотор амьдрах үед маш олон хэцүү асуудлууд тулгарч байсан. Тэр үе болгон Бурхан надад яаж тусалж ажиллаа хийж байгааг харсан. Бурханы хийж байгаа ажил бол алтнаас ч илүү эрхэм, амиас ч илүү эрхэм зүйл. Тийм болохоор бүтэн сайн өдөр би эзний өмнө мөргөл өргөх үед би итгэгч нарт цагтаа цуглараарэ гэж хэлдэг. Энэ бол хэцүү биш. Нэг цагийн өмнө хөдлөх юм бол ирж чадна үсттэй. Өглөөний хоолоо идэхгүйгээр ирвэл болно үсттэй. Ингэж бодох юм бол ямар ч асуудал болохгүй. Цуглаанд суух, хандив өргөх ч гэсэн яг энтэй адилхан. Би маханбийн төлөө мөнгө өрмөр байгаа зүйл маш их байгаа. Тэгэд хамгийн сүүлд эзний өмнө өргөл өргөнө гэж бодох юм бол бид нар бол эзний өмнө өргөлөө өргөдөггүй. Гэвч эзний өмнө өргөлөө өргөнө гэж хамгийн ихэнд тавих юм бол эзний өмнө баярын хандив өргөж, тийм ээ? Ингэж эзний өмнө итгэж амьдрах юм бол эзэн минь дотор ажиллаа хийх юм байна гэд Бурханы үгэнд тодорхой итгэж чадах болно. Энэ өнөөдөр Египтээс гарсан Библи нь яг юу хэлж байгаа вэ? Хоньны цусыг хаалганы тотхонд түрхэх юм бол амьдрч чадна гэсэн үг. Тийм үстэй нэг үгээр хэлбэл. За, гэвч хүмүүсийн бодол бол бүгд өөр байдаг. Би хаалганы хоёр хат өвчнөд цусаа түрхсэн ч гэсэн би их нүгэл үйлдсэн штэ. Би жоохон цус түрхлээ гэд няллаа гэд би нүгэлгүй байж чадах уу? Би итгэж чадах уу гэд хүмүүс л ингэж боддог. Би энэ жоохон цус түрхлээ гэд би ийм их нүгэл үйлдсэн штэ. Би яаж итгэх юм бэ гэд. Энэ нь хүний бодол юм аа. Та нарын амьдрахгүй байх нь энэ Библийн хэлж байгаагаар бол та нар баг нүгэл үйлдсэн үү, их нүгэл үйлдсэн үү, шодрог зүйл хийсэн үү, хийгээгүй юу? Энтэй огт хамаагүй гэж ярьж байна. Чи өөрийн бодолд итгэж байна уу? Бурханы үгэнд итгэж байна уу? Яг энээс бүх зүйл шийдэгдэн гэж хэлж байна. Миний бодлоор бол цус одоо нялсан ч гэсэн болохгүй хаа гэсэн бодол төрдөг. Би өөрийн бодлоор бол маш их нүгэл үйлдсэн болохоор болохгүй хаа гэж боддог. Гэвч энэ бол миний бодол. Бурханы үгэнд бол юу гэж бичигдсэн байгаа вэ? Бурханы үг миний бодлыг ялж өгөх юм бол би зөвхөн болж чадна эсэ. Би хичнээн би их нүгэл үйлдсэн би од чадахгүй хаа гэсэн нь бидний бодол эсэ. Харин Библиэд бол итгэх юм бол ялах юм бол амьдрна гэсэн тийм эсэ. Тийм болохоор өөрийн бодлоо хайж эзний үгийг хүлээж авах юм бол тэр өдрөөс эхэлж амьдрч чадна, эзнийг магтаж чадна. Харин цусаа нялсан ч гэсэн чичирч айдаг хүн байгаа. Би цусаа нялсан ч гэсэн би ийм нүгэл үйлдсэн штэ гэд өөрийн бодлыг итгэдэг хүн бол хэвээрээ чичирсээр л байна. Гэвч чичирсэн ч гэсэн нялсал юм бол та нар амьдрч чадна. Бурхан тэгж хэлсэн болохоор
та нар хичнээн айсан ч гэсэн цус нялсал юм бол та нар амьдрч чаднаа. Би цусаа няллаад айж чирнүү чичрэхгүйнүүд тэр хамаагүй. Бурхан бол юуг харна гэсэн бэ? Цусаа нялсан байгааг л хараад бид нарыг аварна гэсэн мэт дээ. Есүс бидний цусыг угаасан гэсэн энэ үг юм аа. Эзэн миний нүглийг угааж өгсөө гэсэн нь эзэн миний төлөө цусаа уурсгасан юм байна гэсэн үгэнд итгэж байгаатай адилхан. Тийм үстэй. Хичнээн цусаа нялсан ч гэсэн. За би хулгай хийсэн штэ. Би худлаа ирсэн штэ. Би завхаарсан штэ. Энэ үгэл бол устаагүй хаа гээл. Энэ бол бидний бодол шүү. Бидний бодлыг Бурханы үгтэй хольж болохгүй шүү. Цусаа нялсан айлаг бол Бурхан амьд үлдээн гэсэн. Тэ нэг хүү маань ааваа та хаалганд цусаа нялсан уу? Хүү нялх байд юм бэ? Миний хүүг амьд үлдээхийн тулд аав нь ялсан штэ гэд. Ааваа баярлаа. Харин би нэг шалгаад үдчих болох уу гэд. Гэлс Бурханы тэнгэрийн элч ирэхээс өмнө нэг гэлс шалгаад ирээрээ гэд. Ааваа та нэрнгэсэн ялсан байж тээ баярлаа. Бид нар амьдрч чадах юм байж тээ гэд. Ингэж итгэж байна. Тодорхой цус нь нялсан байвал сэтгэл дотроос айд сандарсан ч гэсэн Бурханы үгэнд цусаа нялсал юм бол Бурхан аварна гэсэн. Энэ үгэнд итгэл болно. Энэ цуснд итгэж байгаа итгэл, энэ Бурханы үгэнд итгэж байгаа үг. Энэ нь хамгийн чухал. Бурхан бидний нүглийг угааж өгсөн гэсэн штэ тэгсэн ч гэсэн. Би их нүгэл үйлдсэн штэ. Яаж өөрийгөө зүвт гэж ярих юм бэ? Би өөрийгөө нүгэлтэл гэж ярих ёстой штэ гэд. Сатан бол маш залтай сэтгэлээр бидний сэтгэлийг эзний сэтгэлээс өөр зам руу удирдах байдаг. За тийм болохоор та бүхэн бол Библи дотор байгаа энэ үгийг итгэх ёстой. Энэ үгийн өмнө, энэ Бурханы үгийн өмнө та нарын бодол 100 ширхэг бодол байсан ч гэсэн та нарын бодлыг үгүйсгээд Бурханы үгийг хүлээж авч итгэсэн хүн болох юм бол тэр өдрөөс эхэлж Бурхан та нарын дотор маш хүчтэйгээр ажиллаа хийж эхэлнэ. Үнэн нь үнэхээр гайхалтай. Би Чинжүү рүү явсан үед нэг итгэгч ээжтэйгээ хамт ирсэн байсан. Би бол тэр хүнийг нэг сайн санахгүй байсан. Харин өнгөрсөн жил тэр итгэгч маань ирээд надаар залбируулсан гэж хэлж байсан. Ээж маань сохор хүн байсан. Тэгээд залбирснаас хойш баг зэрэг хараатай болж байна гэж хэлж байсан. Тэгээд хараахан миний бичсэн номыг уншиж чадахгүй байгаа гэсэн. Харин баг зэрэг таны царайг харж байна. Үнэхээр их баярлаа гэж хэлж өгөөд дахиад нэг залбирч өгөөч гэж ярьж байсан. Тэгээ би Бурханы өмнө үнэхээр их талархаж байгаа зүйл маань юу вэ гэвэл залбирх үед ямар ч мөнгө шаардахгүй байгаадаа би үнэхээр их талархдаг. Итгэгчээ. Залбирмаар байна. Харин энэ удаа би залбирх мөнгө бүгдийг үрсээ. Үнэхээр тэгж ярихгүй байгаадаа талархдаг. Бурхан аваа. Бурхан автайгаа бол яг үгээрээ ярьж чадахгүй байсан ч гэсэн сэтгэлээсээ ярилцах боломжтой. Библийн үгээрээ дамжуулан бид нар эзэнтэйгээ ингэж хамтран ярилцах боломжтой, залбирх боломжтой. Тэр итгэгч маань маш их талархаж эцэг эхтэйгээ хамт ирээд ингэж баярлаж байгааг харсан үед тэд нар нэг жижигхэн нэг ажил хийдэм билээ. Тэд энэ оны хамгийн сүүлийн сар хүртэл энэ ажлаа хийгээд тэгээ сүм дотор орж ирнэ гэж хэлж байсан. Тэд нар үнэхээр их надад талархаж байсан. Хайрт итгэгч нараа. Бидний эзэн Есүс Бурхан бол бид нар хаач байсан сансарт байсан ч гэсэн уулзах боломжтой шүү. Метро дотроос ч гэсэн уулзах боломжтой. Унтлагын өрөөнд дотроос ч гэсэн уулзах боломжтой, нойлд ч гэсэн уулзах боломжтой. Бидний сэтгэл Бурханы сэтгэлтэй холбогдох юм бол
Бурхны сэтгэлийг хүлээж аваад нэг сэтгэлтэй болох юм бол за Библийг дэлгэж унших ёстой шаардлага нь энд байгаа шүү. За Библи бол юу гэсэн бэ? Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болноо. Би Египт газрыг зохих үед цусыг хараад та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ нь амлалтын үг шүү. Бид нар одооноос эхэлж яг юунд итгэх ёстой вэ? Бурхны үг болох Библиэд итгэх ёстой. Харин энэ Библи маш удаан хугацааны турш Сатан бидний дотор орж ирээд ажиллаа хийсэн болохоор бидний сэтгэлийг Бурхны сэтгэлдээ огт өөр замаар удирдсан байгаа. Тийм бол Сатан бидний сэтгэлийг удирдсан болохоор бидний сэтгэл бол Бурхны Библийн үгтэй өөр байдаг. Бид нарын өөрсдийн нүдээр харахад бол ус үзмийн дарс маань усаар харагдаад, Яирогийн охин маань унтж байгаа биш үгсэм шиг харагдаад, Назар үгсэм шиг харагдаад бид нар бол үнэхээр Бурхны үгтэй өөр сэтгэлтэй амьдарч байдаг. Хэрвээ та бүхэн өнөөдөр өглөө энэ үгийг сонсож итгэж байх үед та нарын сэтгэл дотор Бурханаас өөр маш олон бодол, сэтгэл, үзэл бодол төлөвлөгөө байвал та энэ бодол бол гарцаагүй суурин шүү. Энэ Бурхны хүсдэг зүйл биш шүү гэд. Тийм та нарын бодол төрөх юм бол та нар өөрсдийн бодлыг хөөж гаргаарай. Бурхан Библи юу гэж хэлж байна? Яг тэр үгийг ёсоор итгэх ёстой. Яагаад вэ гэвэл энэ Библийн 66 Библи бол Бурхны үг учраас. Бурхан юуг харуул өнгөнөгдсөн бэ? Цус ялсан байгааг харуул өнгөрнө гэсэн. Тэгвэл тэр ялсан байгаа цусыг хараад тэр гамшиг буухгүйгээр бид нарыг дээгүүр өнгөрнө гэсэн. Ингэж Бурхны үгэнд итгэх юм бол Бурхныг баярлуулдаг хүмүүс болж чадна. Гэвч Сатан бол бид нарыг маш их залтайгаар мэхэлж яг аврал авсан үед үнэхээр их талархаад баярлдаг. Гэвч Сатан бол бидний сэтгэлийг үнэхээр гоц мэрэгүү ухаанаар бидний сэтгэлийг өөрчилж бид нарыг суурил руу дагуулж авч байдаг. За эндээс хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл та нар өөрийн бодолд итгэж байна уу итгэхгүй нь тэрнээс хамаарат Бурхан ажлаа хийж чадахгүй энэ нь шийдэгдэнэ. Хичнээн өөрийгөө нүгэлтэй гэж ярьсан ч гэсэн өөр хичнээн их нүгэл үйлдсэн ч гэсэн Бурхан биднийг зөвт гэвэл эзний зөвт гэж байгаа үг нь үнэн. Эзэн биднийг ариун гэвэл ариун гэсэн үг нь үнэн. Эзэн биднийг нүгэлгүй гэх юм бол нүгэлгүй гэдэг нь үнэн шүү. Та нар өөрийн бодол итгэх юм бол за Бурхан ингэж хэлсэн ч гэсэн энэ бол бодит амьдралд үнэхээр боломжгүй зүйл гээл. Бидний хувьд бол боломжгүй байсан ч гэсэн эзний хувьд бол боломжгүй зүйл байхгүй учраас эзэн боломжтой гэх юм бол боломжтой. Тэгвэл энэ нь үнэн байна. Та нар ийм итгэлтэй болсон үед Бурхан бидний дотор өөрийн хүчээрээ ажиллаа хийж эхэлнэ. Би бол миний амьдрал дотор ганц ч сайн хийдэг зүйл байхгүйсэн ч гэсэн Бурханд итгэх итгэлээр амьдрсан үед миний өмнө тулгарсан бүхий л ажлыг Бурхан шийдэж өгч байгааг хараад үнэхээр их баярлаж талархсан. Өчигдөр Грашас найралтууны хамтлагийн гишүүнэрийн хорин болсон. Үнэхээр их аж аргалтай байсан. Найралтууны хамтлагийн гишүүнэр бүгдээрээ нэг хүмүүс маань. Үнэхээр бидний талархаж байгаа зүйл нь юу вэ гэвэл энэ найралтууны хамтлагууд бүгдээрээ залуучууд байдаг. Эдгээр хүмүүс маань цаашдаа Пагжинён Чохэмэд би ингэж хэлсэн байгаа. Хүүе та хоёр бол 80 нас хүртлээр дуугаа дуулах ёстой шүү. 80 нас хүрсэн ч гэсэн тайзандаа гараад
дууга дуулах ёстой шүү. Тэр үгийг хэлэх юм бол тэр хоёр үнэхээр их баярлдаг. Тэд нар бол тайзанд гараад дуу дуулаад сонсож байгаа хүмүүс ад жаргалтай болж байгааг харах юм бол энэ дэлхийгээс хинч эдэлж чадахгүй баяр хөөргийг тэд нар мэдэрч байдаг. Тэд нар бол маш их хэцүү хөгжмийн боловсролыг эзэмшиж хөгжмөө сураад одоо шилдэг найралдууны хамтлагийн гишүүнээр болоод маш их талархалтай амьдардаг. Мэдээж тэдний зүрхсэтгэл дотор ч гэсэн сатан бол тэднийг уруу татсал байгаа. Харин бид нэр жоохон ч гэсэн сэтгэл дотор чөлөөтэй сэтгэлийг оруулж өгөх юм бол сатаны уруу татлаханд орхосоор аргагүй. Библиэлд юу гэсэн бэ? Та нарын цусыг харсан үед би зөвөр өнгөрнө гэсэн, тийм ээ? Бид нар хичнээн их бузар байсан бэ? Тэр хамаагүй. Наамхан байна уу, өндөр байна уу? Тэр огт хамаагүй. Их гимшсэн үү, баг гимшсэн үү? Энэ ч гэсэн огт хамаагүй. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл сэтгэл дотор бидний төлөө загалмайн дээр цовлогдсон тэр Есүс Христийн цус миний нүглийг угааж өгсөн гэж баттай итгэж байгаа энэ итгэл. Энэ нь хамгийн чухал. Бурхан бол ганц энийг л хардаг шүү. За Бурханы үгийг хамгийн татгалздаг зүйл нь юу вэ гэвэл бидний бодол үүдэг. Бидний бодол ямар ч байсан хамаагүй. Миний бодол бол чухал биш ээ. Миний харсан зүйл бол үнэн биш. Миний мэдэрч байгаа зүйл ч гэсэн чухал биш ээ. Бурханы үг л чухал байна. Бурханы үг нь намайг зөвт гэвэл би зөвт. Бурханы үг нь намайг ариун гэвэл би ариун. Эзэн намайг идэрсэн гэвэл би идэрсэн. Эзэн намайг цэвэрхэн гэвэл би цэвэрхээ. Өдний хүртэл бид нар өөрийн бодолд итгэж амьдарсан гэвэл одоо бид нар өөрсдийн бодлыг хайж эзний үгийг итгэлээр хүлээж аваад эзэн бидний дотор орж ирэх юм бол Бурхан бидний амьдралыг гайхалтайгаар өөрчилж эзний өмнө алдрыг өргөх амьдралаар өөрчилж өгнө. Кангнам сумын итгэгч нараа гин нүглээс уучлагдсан гэл яриад байлгүй гэр Бурханы үгэнд итгээрэй. Бидний дотор ч гэсэн завхаарч байгаад баригдсан эмэгтэйгийн өмнө хүмүүс чулуугаа шидэж алах гэж байсан тийм ээ. Тэр нүгэлгүй хүн энэ эмэгтэй рүү чулуугаа шидэрэ гэсэн үед нэг ч хүн чулуугаа шидэж чадаагүй. Үүнтэй адилхан бидний өмнө байгаа энэ хараал, энэ гамшиг, энэ суйрал Есүс Христийн дотор орхол юм бол Есүс Христийн итгэл дотор орхол юм бол ямар ч гамшиг биднийг суйруулж чадахгүй шүү. Энэ агуу ивэлийг мөнгөөр тооцох юм бол хэдэн зуун тэрбум сая өгсөн ч гэсэн энийг бол мөнгөөр хэмжиж чадахгүй. Харин өөрийн бодлыг дагаж эзний үгийг итгэхгүй байгаа итгэгч нар байхгүй гэж би айж байна. Та нар битгий ертөнцийн хүмүүсийн хийж байгаа юмыг дагаж игээрэй. Үгийг хоорондоо хуваалцаж ийм үг байсан уу гэл би бинтэйгээ ингэж Бурханыг хуваалцаж зааж өгч сэтгэл дотор итгэлийн ертөнцийг өсгөөрэй. Та нар ч гэсэн итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс болохыг хүсэж байна. Ямар ч гамшиг бидний гэр бүлийг суйруулах гэж байгаа ч гэсэн Есүс Христийн итгэл дотор бид нар байх юм бол эзэн биднийг хамгаалж өгөх болно. Тэгвэл бид нар удаан хугацааны турш эзнийг магтаж амьдарч чаддаг хүн болно. Авраам ч гэсэн хамгийн анх юу гэсэн бэ? Өөрийн дүүг Сараа гэж дуудаарай гэсэн тийм ээ. 100 настай хүн яаж хүүхэд төрүүлж идэм бэ гэд. Бурханы үгээр бол хүүхэдтэй болж чадна гэсэн. Авраам 100 настай болоод би хүүхэд төрүүлж чадахгүй гэд. Сара бол Бурханы үгээс өөр сэтгэлтэйсэн. Гэвч нэгэн өдөр Авраам сэтгэлээ өөрчилдөг. Би яагаад өдөө хүртэл өөрийн бодол итгэсэн юм болоо? Бурхан хүүхэдтэй болно гэвэл би хүүхэдтэй болно штэ гэд. Бид нар ч гэсэн энэ Авраамтай адилхан өөрийн бодолд итгэж байгаа энэ бодлоос чөлөөлөгдөж Библийг нэгээр дэлгэж тийм ээ миний бодол буруу байна. Бурханы үгд итгэх ёстой гэж ингэж сэтгэлээ өөрчилөх юм бол үнэхээр
эзнийг баярлуулдаг хүн болж чадна шүү. Мөн итгэлээр амьдрч чаддаг хүн болно. Тэгвэл та нарын дотор Бурхан маш хүчтэйгээр ажиллаа хийн гэд итгэж байна. Манай сүнд байгаа хэд хэдэн итгэгч нар пасторууд би гадаад улс руу явах юм бол ерөнхийлөгч сайдуудтай уулзаж ажиллаа хийдэг. Харин энэ оноо би байнга бүх ажлыг хийж байсан. Харин энэ оны яг ихэнх сараас эхлээд пасторуудыг явуулж тийм ажлуудыг хийлгэж байгаа. Тэр пасторуудыг явуулсан газар олхон засгийн газар хамт ажиллая гэж ярьж маш олон пасторууд аврал авч. Та бүхэн ч гэсэн дан пасторууд ингэж ажиллаа хийх биш. Итгэлээр нэг алхам урагшлаарай. Тэгэх юм бол бидний дотор байгаа махан биеийн бодол болохгүй хаа гэсэн бодол энэ бүх бодлыг хайж эзний үгээ тодорхой итгэх итгэлээр нэг алхам урагшлыг хүсэж байна. Тэгвэл Бурхан баярлаж, Бурхан биднээр дамжуулан ажиллаа хийх болно. Та бүхнээр дамжуулан Бурхан өөрийн хүслийг биелүүлэхийг хүсэж байгаа. Та нар ийм алдрыг авахыг хүсэж байна. Залбирцгаая. Бүгдээрээ залбирцгаая.